За одоо бид хоёр Атлантис усан парк дээр ирсэн байна. За энд орж ирэхэд ерөнхийдөө усны хувцастай байхад бол дүүрээсээ юу яваадсан бэ? Усны бүүз гэдэг үү? Углааш шиг юм. Тэгээд нэг ус хамгаалдаг нэг юм авсан. Энийг ер нь авцлаа гэсэн. Буудлаасаа халаад аваад ирсэн байгаа. Одоо энэ угаас хүмүүс халааттай л яваад байна. Чи сахал бас амар найг хуралч. Миний сахал амар авсан. Йоо. Хөөс дуурайгаа тэгвэл тэгээд доотлон төр байж лээс. Байхгүйсэн шүү дээ. Байхгүйсэн юм уу? Чөтгөр уулнаас буугаад бидэд хоолндоо орчоод өрөөндөөс байж агаад унтчихсан бохгүй юу? Тэгсэн чинь манай нэг хоёр зураглаач гарьяа орё мопед авцгаа гэж 4 мопед аваад уугаад балааг нь аваад тэгээд өнөөдөр ер нь юу голгах мантай л явж байна. Уугаар сахалч урагчт юм аа. Манай дүүргийн хөлд нэг хий орчод бас эвгүй. Энэ нүд нүдийг хартаа энэ дүүргийн чи нүдийг ойртуулаа хараа. Зөөр ядарсан харагч юм. Ядрах болон согтуу яг голоор госч. Тэгэхээр царайлаа харагт юм уу? Би бол яг нэг тийм оригинал зотролтын байдалтай тэгээд сахлаа хосж байгаад та хэдэд бас арай дээр болж харагдана. Орж хувцас солио. Хувцас харин юу ч надаа ерөнхий хувцас хэлж шүү. Таавал үзэхтэй гоёуд нэг байл. 8 давхраас 2 дэшээ буудгаа эний үр төзөөрөө зав ханаас үзчихтэй. За сая локерт юмнуудаа бүгдийг өгчөөд хувцас олчоод одоо яг нэг тоглоомоос тоглож эхлэх гэж явж байна. Бүгдээрээ үзье тоглоомнуудаа. Би нэг хятадч харагч байна. Цогт буудлыгаа халаадаг. Тэгснэ усны өглөөстэй. Энэ усны урглааш. Халаадтай л ирэх байсан юм. Тийм үү? За бид хоёрын бүх гоё юм үзсэн. Одоо яг үзэж байна. Хамгийн гоё юм нь энэ л юм байна ерөөсөө л. Нэг таригддаг байж юм. Тэ аюу хамрах гоё байна. Тацаа ёо. Ийм эргэлттэй гусуур юм байна гэсэн усоо. Өчтөө инерцээр ингээ эргэлдэж доош орох юм байна та. Цаа бичлэгээс харсан бах үнэхээр амар юм байна. Яг яалтч ойрлох юм байна те. Охишгэлж ярьлаа. Хэрвээ та нар энд ирвэл халаад авах ёстой юм биш үү guys? Амар хүүтэн байна. Яа динэгөр яваагүй бол. Гэхдээ энийг ч би харсан. Гэхдээ энэ дотроо нь ингэж явдаг гэдэг юм зү гэдэг. За ийш орж голоонаа. Энэ одоо яг үзүүлбэр гарт юм шүү дээ. За ямар ч гэсэн бид хоёр ингээд баг 15-аараа тоглоом тоглолцлоо. Хамгийн сүүлийнх нь хамгийн өндөрөөс ундгийг тоглолоо. Тэгээд тэр нь бол тэр өндөрөөс унд нь бол аимшигтай байна. Ханианд ирсэн хүмүүс угаасаа заавал энэ газар руу ирэх ёстой юм байна. Юм бол мах хэдий. Тэгээ мах шаарддаг газар орно гэсэн өнөөдөр.
үзэж байна. Ийм аяллаа жуулчдад зориулсан ийм нисдэг тэргээр нисэх үйлчилгээ байд юм байна. Энэ алаг тал нь дэшээ гарвал би суун. Энэ хар тал зоос харин үлдээчихжээ. Хар тал нь гарвал чийсэн. Одоо би нэг гас шидчихээ заяа. Алаг тал нь би биш үү? Ёо. Би энэ нэг юм дээр сууж үзээд хөө ёо. За ингээд энэ зүгээр дүүрэг аялал болчихдаг нас ой. Миний аялал болчихлоо. За сууцгаая. Би ганц суучих юм уу нэрээ? Үгүй. Ганц тээ. Үгүй шүү дээ. За бай. Би суугааг нь бол болсон юм байна. Айгүй хурдан дуусчихсан юм байна. Жохон удаан нисэлэг нь болохоор 400 юан төлж байгаа байхгүй тийм байна. Яваарай. Йоо, солиотой. Юу яаж вэ? Шууд хөрчдөг. Тэгээ арай хурдан уу? Тэг яг богинохон л юм байна, хурдан л юм байна. Ер нь нэг суугаад үзчихэд бодлоо 3 харг байгаас. Амар гоё, яг экстрем нөгөө нэг юу машин нөгөө савлуур дээр суусан шүү. Яг тэр шиг амар гоё. Одоо ялгаруулсан айгүй гоё юм байна. Хоёлаа айгүй олон юм дээр суулаа штэ. Одоо усан гулсуур тэр нугас мугас идэргээл те. Ер нь энэ дундаас үзэхэд хамгийн гоё мэдрэмж өгсөн зүйл чи юу байсан? Бүгдээр юм байна. Яг аль нь энэ тэнд нэг гоё нэг. Яг бест гэсэн байхгүй. Яг бүгд ингэ тусдаа өөр юм болохоор одоо энэ нисдэг тэрэгнээс авах мэдрэмж тэр нэг амар өндөр савлуураас авах мэдрэмж хоёр чи шал өөр шүү дээ. Тэгсэн мөртлөө хоёлаа амар гоё. Тэгээ 200 янч одоо 100 мянган төгрөг гэхээр 100 мянган төгрөг өгөө нисэхэд бас болж шít те. Тий, болж байна.